Excel файлаас бараа бүртгэл оруулах болон Excel файл руу бараа бүртгэл хэрхэн гаргах вэ? Үүний тулд меню хэсгээс бүртгэл хэсгийг сонгон бараа хэсгийн үйлдэл цонхоос Excel файлыг татна. Excel файлаас бараа бүртгэхдээ эхлээд бараагаа бүртгэх загвараа татаж тухайн загвар тохируулан бараагаа бүртгэнэ. Бараа бүртгэлийн цонхны үйлдэл хэсэгт байрлах загвар татах үйлдэлээр Excel файлаа татна. Татсан загварын дагуу бараануудаа бүртгэх хэрэгтэй. Загвар файлынхаа багны нэрийг өөрчилвөл системд танихгүй татах боломжгүй болно. Үүний дараа бараа бүртгэлийн цонхны үйлдэл хэсгээс Excel-ээс татах гэсэн үйлдэлээр бүртгэлийн цонхыг нээнэ. Тухайн цонхны файл сонгох хэсгээр загварын дагуу бэлтгэсэн Excel файлаа болон хуудас сонгох хэсэгт Excel файлынхаа барааны бүртгэл байрлах хуудсыг зааж өгнө. Бэлдсэн бараанууд амжилттай орж ирсэн тохиолдолд хадгалах үйлдэл хийснээр бараанууд системд бүртгэгдэнэ. Excel файлд заавал оруулах багнууд нь барааны нэр, барааны код, барааны дотоод код, зарах үн болон хэмжих нэгж. Бусад мэдээлэл буюу ангилал, нийлүүлэгч, өнгө зэргийг үүсгэсэн бүртгэлүүдээс сонгоно. Гараас өөр утга оруулбал системд таньж бүртгэх боломжгүй болно. Excel файл руу бараа бүртгэлийг хөрвүүлэн гаргахдаа меню хэсгээс бүртгэл хэсгийг сонгон бараа үйлдэл хэсгийг сонгож Excel руу гаргах цонхыг дарснаар систем бүртгэлтэй бараануудаа Excel файл руу хөрвүүлэн гаргах боломжтой.